За манай Алтан ерөөс аяллаа маань хамгийн одоо сүүлийн уул маань бол Хархираа нурууны ноён оргил, мөст оргил маань байсан. За бид тэгээд Тэглэц олимп хайрхнуудын бэст кемпэсээ маргааш өглөө хөдлөөд хотор шанарын урхаа дамжаад Улаангомоос бас хүнсээ базаагаад бензин дос газа цэмгэлж аваад мөс тайрхныхаа бил рүү хөдөлсөн. Тэгээд яг Улаангом дээр яг хөдлөөл уртлынх нь жижигхэн голыг гаргасан чинь машин маань дотор нь суудсан. Тэгэл тэр ороод шууд тэндээ хонхоор болоод хажуудлын Зуслангийн айлд руу хүмүүс маань майхан сав авчиж хажууд нь буугаал. За Улаангомд машин өвдөрсөн айл тоногч байна. За энэ хүн уурсан байгаа бол та шүү. Яаж байгаа юм бол сая. Сайхан гоц төсөөл онцч юм шүү дээ. Засвархан газрыг олоод нөгөө машин тэргээ янзлах гэж тэнд 2 хоног болсон. Тэгээ жолоочтойгоо бит хоёр өдөр шөнөгөө ерөөсөө олон хүмүүс үлдээсэн байгаа учраас бас яарчтай янзлаад явахгүй болохгүй. Одоо мөс тайрхны авиралт маань оройтлоо гэдэг. Тэгээд ерөөсөө тэр фургон явдраад уфсны төв дээр бит хоёр ингээд 2 хоноод нөгөө хэд маань болохоор уфсын яг захад нэг 2 хонож байгаа хгүй. Тэгээд бид энд яг машин тэргээ янзлчаад амар яарал. Тэгээ ашгүй машин тэргээ янзлал дуусаад хурж ирээд нөгөө хэдийг авсан. Ирээд бас мөс тайрхныхаа зүг хөдөлж явах явцад бол 2 шөнө унтаагүй нөгөө машин янзлсан байсан учраас бас амар их ядралтыг авсан байсан. За мөс оргил дээрээ бид нар ирээд ирсэн даруйдаа ер нь хотгоо байгуулчаад шууд дайлтаа эхлүүлсэн. Өдөр бэйс кемп дээр бид өдөр 12-т очиод тэгээд авиралтаа 2 өнгөрөөж эхлүүлсэн. Бас өндөр уул нь анх удаа өдөр авиралтаа эхэлж авсан аюу өөр байсан. За нийт 7 Хархираа нурууны ноён оргил, мөс оргил руу авиралт хийхээр эхлэх гэж байна. Орон нутгийн цагаар 2 цаг болж байна. Талдаа 9 км ойролцоогоор алхана. За тэгээ буцаж ирэх зам болохоор орой шөнө ирэх учраас тухны гэрлүүдээ бүгд аваад, запас батарейтайгаа аваад. За тэгээ бусдаар гайг баха. Хоног бэлтгэл энэ юм аахгүй яах вэ? Одоо байлцаараад орж ирж ш. Зодтолцоор байгаа. За тэгээ явцгаах. За, let's go. Мөс тайрхны дайралтыг бол ерөнхийдөө бас өмнөх өндөр уулынхаа авиралтандаа ашигладаг шиг бүх багаж хэрэгсэл бүх юмудаа бэлдэж авсан. Хувцас сэрэллээс бэлдсэн. Тэгээд мөс тайрхан болохоор бас өөрийн гэсэн их онцлогтой нэлийн бас алхуулдаг, том даваагүй их давдаг. Тэгээд уулынхаа бэлд хөрхийнхээ алданд ер нь мөх цас руугаа ордог хайрхан санагдсан. Дундуура бас мөсөн голтон байлээ. Тэр нь бол бүр амар гоё юм билээ. Дээгүүр нь тэгэж болохоо тэгээ ингээд яг мөсөн голынх нь нэг юм хэсэг гол нь яг ингээд урсаад гараад ирсэн. Тэгээ тэр мөрөн дээр нь ингээд харайгаад явах бол бас амар сонирхолтой байсан. Тэгээ харагдцсан үед ч гэсэн амар гоё тийм юм харагдсан юм билээ. Тэр гол надад бол үнэхээр тийм өмнө нь тийм харж үзэж байгаагүй тийм мэдрэмж төрүүлсэн тийм бол байсан. Өнгөн амар үнэхээр тийм үзэсгэлэнтэй. Одоо өмнө нөгөө хөөдөө тийм маш гоё болтой дээгүүр гараад тэгээс хайрхан луу явсан байгаа. Тэгэл нэг том хөндийгөө уруудаж ороод цаашаа өксөж гараад явсараа магаад яг оргил дээр нэг нар бас шингэн өмөрхөн 8 өнгөрөөд яг оргилцсан.
нас руу ороод бид хэд шууд нэг ос солиод явсан. Тэгээ миний ард болохоор жаргалах урталт дээгч явж исэн. Миний хувьд бол бүр сүүлийн оргил байсан. Хүн болгоны хувьд ч гэсэн бүгд мэдээ сүүлийн оргил. Тэр оргил дээр би бол яг үннийг хэлэхэд өксөж явж байхдаа бол бүр үнэхээр ядарсан. Бүр үнэхээр надаас бүр гарах тийм тэнхэл байхгүй. Ямар нэгэн тийм бүр ингээд өөрөөс гарах сэтгэл зүйч байхгүй. Бүр ямар хол юм бэ гэж надад яг тийм зүйл бодогдож ирсэн. Тэгээд яг урдаан алхчихсан орсныхоо хүнд бол амар баярлж явдаг. Намайг амар гоё ингэж дигнэж дэмжээд татаад бас нэг тодорхой хэмжээний бас ингээд яг намайг ингээд авирлж ихэд бол нэлээ ингэж гоё дэмжиж явсан. Тэгээд дүүдээ бас маш их баярлдаг. Ингээд нийл хөл мүл даагдахгүй амар ядраад тэгээд тэгсэн чинь дээгч миний яг урд явжсан хгүй тэгснээл ядраад ээ зогсъё гэж хэлдэг. Тэгээд тэгсэн чинь би бүр дотроо ваа тэгээл та ямар гоё юм бэ? Би бас ядраад байна гэж бодчихсон. Тэгээд тэгсэн чинь урдаас болроогч хөөе юу яах гээд байна? Нар жарах гээд байна. Хэдүүлээ нар жарахаас өмнө гарах хэрэгтэй. Тэгэхээр дээги чи хичээгээрээ хурдан ороо гэж тэгсэн. Тэгээд сүүлийн оргил байсан болохоор тийм миний хувьд бол нэг сүүлийн тэмээний ачаа үн гэдэг шиг нэлийн тийм ядраад исэн болохоос байсан. Уг нь бол өмнө нь 1-2 хоног боллоо юм амарцсан байхгүй. Тэгсэн чинь зүгээр ингээ яг огцон мөксүр дээр бол нэлийн их ядралттай байгаадсан. Тэгээд дээгчийг амриал гэж хурдан хэлээсэй гэж бодсон. Миний энд ороод явчих би жоохон дороо нэмсгий. Миний дороо нэмсгэж болоо арайч юм. Оройны 8:30-д бид нар оргил дээр гарсан. Оргил руу гарах явцдаа би бас маш их ядарч байсан. Тэгээд багийнхныхаа хүчээр багийнхныхаа ачаар дэшээ оргил дээр гарсан. Тэгээд оргил дээр гараад эргэн тойрон түргэний нуруу урагшаага хархираа нуруу маш сайхан харагдчихсан. За хархираа нурууны ноён өргөл мөстдөр амжилттай гарч ирлээ. За. Лайвыг там уу? Тэгээ мөс тайхан дээрээс бол уулс бас их гоё харагдажсэн. Хархираа нуруу түргэний уулс их гоё харагдажсэн. Олон нуурын хөндий бас их үзэсгэлэнтэй харагдажсэн. Тэгээ мөс тайхны авиралтыг бидэд амжилттай гүйцэтгээд тэгээ мөс тайхан дээрээ тухайн орчин байгалийнхаа бүх үзмжүүдийг үзээ зургуудаа авахуулаад тэгээ мөс тайхнаасаа буух болоод буцаад олсондоо ороод буцаад явцгаасан. Тэгээ бас үнэхээр үзэсгэлэнтэй тэр олон нуурын үндий тэгж харагдаг. Тэгээ гараад ирсэн чинь манай хоёр эдмирал энэ цас нь нэлээд багассан байна гэд тэгжсэн уул нэм байгаагүй гэд. Тэр нь уул болгон дээр ингээ гарахад манай хоёр тэгээд өгдөөсөн цас айгу баг байна. Цас багассан байна. Энэ үнэхээр багасаад байна гэх. Тэгээд би тэгээд дотроо удахгүй үед тэгж бодчихсон. Бөөх энэ хоёр бас ингээл байн уулаар явжчихсан. Энэ цасын бас ингээл ажиллаад байж байгаа. Бас нэг талаараа бас их азтай ингээд ийм үзэсгэлэнтэй багт нэрээд бас харсан бас их гоё өөрөө их азтай гэж бодсон. Тэгээд яалтчгүй одоо дулаарлаас болоод мөнгөчтэй хайхнууд маань манай хоёр адмиралын дүгнж ирж байгаа бидний нэг анхны сэтгэлээс бол ингээд яалтчгүй ингээд цасна үнэхээр багасч байгаа юм байна. Тэр тал нь уулзж жоохон эмзэг тусчээсэн.
давцах үйл явдал маань болохоор айгу мундаг байсан. Яг тухайн үеийн нөгөө халалтуудаа авцсан хүмүүсийн нөгөө сэтгэл зүй бүр амар гоё болцсон. 9 сайхан хайрхнаа бараалгацсан. Сүүлийн гэдэг утгаараа хүн болгон амар тэгж нэгт ашигч байсан. Тэгээ ер нь буцах зам бол амар хурдан байсан. Бид нар оргилтчоод мэдээж бас орой болсон ч гэсэн ерөөсөө орой нэг шөнө 2 гэж яхад эргээд камп дээр хүрээд ирсэн. Тэгсэндээ манай жолооч маань амар хөрхөн хорхоо морхог хийцэн бид эдийг хүлээгээ сууж исэн. Тэгэл бууж ирсэн хаалцаагаа идэж угаал амраал. Тэгэл маргааш нь нутгийн зүг, гэрийн зүг хөдөлсөн. Тэгэл хөдлөө ажилласанаа бас л машины маань жоохон эвдрээд янз бүр зассараа магаад өдөр явсараа магаад ирээд замдаа арангаан нэг суман дээр хоноод тэгэл хотод ирсэн дээ. Тэгээ ерөнхийдөө аялал маань нэг 31 хоног үргэлжилсэн байгаа. Бид эдээ аялал явуулалт маань. Алтай ирүүсийн аялал маань өөрөө тэр жигтэй маш тийм том одоо дурсамж, том туршлага, алхалтынч бай, авиралтынч бай, баг хамтаалын том туршлага олж үлдсэн. Тэгээд маш богино хугацаанд явсан гол нь бид нар нэг жоохон техникийн цаат шуургана тооцол баг нэг ууланд дундчаар 2 хоног зарцуулж ирсэн. Ерөөсөө 24 цаг алхаад 24 цагт машинд амраад ер нь тэгж явсан. Тэгээд бас үнэхээр богино хугацаанд шахуу тэгээд ийм уран болор шиг бабуко шиг ийм хүмүүс байсан болохоор ингэж явж чадсан байх гэж дүгнж байгаа. Би бас ихтэй бүртгүүлчихэд за яаж явнаа нэрээ чадах болоо гэж бодож байсан ч гэсэн яваад ирснийгаа дараа бүр хамгийн гоё цаг хугацааны нэг маань байсан. Явж ирсэн дээ үнэхээр баяртай. Тэгээ гоё найзуудтай болсон дээ үнэхээр баяртай байгаа. Тэгээд нэр нь л тэгээд энэ аялал одоо энэ цаг хугацаанд яг ингээд мэдрээд зорилгоо биелүүлээд аяны богц дүүрэн дурсамжтай гэртээ ирж байгаа нь хамгийн гоё мэдрэмж, хамгийн гоё байдаг. Бүх зүйл маань амар гоё байсан. Хэдий бид нэр саад бэрхшээлтэй ямарваа нэг зүйлтэй өвчсөн ч гэсэн бид нар багаараа тий бүгдээрээ нэгэн сэтгэлтэй, нэгэн зоригтой, нэгэн хий бүтээ ийм зүйлүүдээр тэгээ нөгөө явж байгаа хүмүүс маань асрыг өндөр туршлагатай дигрийг аваа явуучих чадвартай тийм улсууд маш их байсан учраас бид нар багаараа энэ алтай ирвэсийн 10 сайхан хайрх нэг амжилттай оргил дуусгасан. Тэгээ тэр оргилыг ингээд дуусгах тий бас ингээд хамт байсан багийнхаа бүх залуучуудад тий ахалж исэн хоёр найзтай цаашдынх нь амьдрал тий ирээдүйд нь тий маш сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд ганцаараа бол энийг бол хизээж чадахгүй. Тийм болохоор та нартайгаа би энэ бүх дурсамж, энэ бүх гоё бүх зүйлийг ингээд хуваалцсандаа баярлалаа шүү. Бидний 31 хоногийн турш Монгол орныхоо хамгийн сүр жавхланд 10 өргөлд амжилттай авирч алтан гэрүүс хэмээх цолны болцол хангасан аялал ийхүү өндөрлж байна. 10 өөр оргил, 10 өөр сорилт, 10 мартагдшгүй дурсамж багаараа бүтээж чадлаа. Өндөр уулын авиралт гэдэг бол хүн өөрийн хүч чадал, төсвөр төвчээр айц төгшүүрийн хязгаараа эвдэж өөрийн дотоод мөн чанараа таньж сүмсээ баярлуулах аялал юм. Өндөр уулын авиралт гэдэг бол зөвхөн уулын дурсамж бус, нөхөрлөлийн хүч, итгэл үнэмшлийн үн цэнийг харуулсан нандин түүх юм. Эр зориг эв нэгдлэрээ уусыг хамт давсан багийн бүх гишүүдтэй талархал илэрхийлье. Бидний энэхүү аялал дараа гарах уулзтад урам зоригийн нэгэн гэрэл болж хүслийг бадрааж хүч нэмнэ гэдэгт итгэлтэй байна.